За сайн байцгаана уу Facebook найзуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд за хяналтын прокурорууд хууль заасны дагуу за хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж гинүү гэдэг дээр миний бие хуульчийн хувьд бол одоо эргэлзсэн. За тийм учраас энэ талаараа та бүхэнтэйгээ одоо санал солилцож за улмаар улсын ерөнхий прокурорын газарт бол одоо гомдол гаргах гэж байгаамаа. Энэ талаараа та бүхэнтэйгээ солилцъё. За энэ ямар хэрэг асуудал болсон бэ гэвэл за би Монгол хүн болохоор цөөн тооны малтай. За миний малыг маллаж исэн нөхөр бол одоо эхнэлтэйгээ нийлээд миний одоо 60 гаруй тооны бод малыг одоо бусдад зарлсан, худалдсан ингээд завшсан байдаг. Эхнэлтэйгээ нийлж одоо завших гэмтрийг үйлдсэн байдаг. За мөнгө угаах гэмтрийг үйлдсэн байдаг. За мөн түншлэн дүүтэйгээ нийлээд 29 тооны үхрийг бас хулгайлах ийм одоо гэмтрийг үйлдсэн. За энэ талаарх гомдлыг бол би цагдаагийн байгууллага, прокурорын байгууллаганд жил гарны өмнө бол гомдол гаргасан. За энэ гомдлыг шалгах хяналтын прокурор бол за гэмт этгээдэд ял завшуулсан хууль заасны дагуу хуулийн хүрээнд ажиллаа хийгээгүй гэж миний би одоо үзэж байгаа юм. Ийм учраас энэ асуудлыг одоо хөндөнд тавьж байна. Тухайлбал эхлээд бол миний одоо 60 хэдэн тооны малыг бол завшсан байдаг. Мөнгө угаасан завшсан. За дараа нь энэ гэмтэргээ нуун дарагдуулахын тулд одоо бусдын 29 тооны үхрийг хулгайлах ийм гэмтэрэг үйлдэгдсэн. За энийг шалгахдаа ерөөсөө минийхийг бол орхигдуулаад шууд бусдын мал хулгайлсан асуудлаар нь асуугаад шалгаад шүүх рүү шилжүүлээд шүүхээс 1.2 жилийн хоригдол өгсөн байдаг. За эрүүгийн хуулинд бол 1.2 жилийн хоригдол оногдсон. За үүнд бол би сэтгэл дундуур байгаа. Нэг хүнтэй холбоотой асуудлыг хэргийг салгаж шалгадаг нь одоо ямар учир байна? Энэ ял завшуулах бодлого энд яваад байгаа юм биш үү? Хоёрдугаарт нь 2-8 жилийн хоригдолтой ийм бүлэглэж үлдсэн. За их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэг дээр одоо шүүхээс 1.2 жилийн одоо хориг хаал оногдуулсан байна. За би бол прокурорыг мэдэхгүй байна. Одоо нөгөө миний асуудал биш учраас шийдэх тогтоол үтсэнгүй. Зүгээр прокурор оролцоогоор бодвол 1-2 жилийн хориг хаал өгөө санал болгоод байлгүй. Шүүх 1.2 жил болгосон байлгүй гэж бодож байна. Энэ 2-8 жилийн одоо хориг хаалтай ийм санкцтай хэрэг байдаг. Гэтэл эрүүгийн хуулинд хөнгөрүүлэх хөнгөлөлт байлгаа заасан байдаг. Хэрвээ хөнгөрүүлэх хөнгөлөлт байлгах юм бол одоо шүүгч эрх хэмжээндээ за прокурорч яллах одоо эрх хэмжээндээ хөнгөрүүлэх ёстой. Хэрвээ хөнгөрүүлэх хөнгөлөлт байлгах юм бол одоо хөнгөрүүлэх ёстой байдаг. Гэтэл энэ дээр ерөөсөө хөнгөрүүлэх хөнгөлөлт байдал байгаагүй. Хөнгөрүүлэх хөнгөлөлт байдал энд байна уу? Байна. За бүлэглэж үйлдсэн үү? Үйлдсэн. Тэгэхээр бол одоо юу гэдэг юм 1.2 жил ял одоо оногдуулж байгаа асуудал нь өөрөө бол одоо хохирогчийн талд биш тийм үү? Холбогдогчийн талд. Холбогдогчд одоо юу гэдэг юм баг ял оногдуулж байгаа ийм л зүйл байна. За мөн түнчлэн энэ дээр бас ял завшуулсан гэж би харж байгаа. Тухайлбал ах トゥ хоёр бусдын малыг хулгайлсан. Түүний хоёр эхнэр бол хоёулаа мэдчихсэн. За мэдчихсэн гэдгийг бол би бас гэлчлэн бусдын малыг хулгайлаад хулгайлсан малаа надад одоо имнүүлж тамгалуулсан байхгүй. Тэгэхэд тэр хоёр эхнэр нь байж л байсан. Би энэ талаар гомдолтой гаргасан. Гэтэл энийг шалгаагүй. Өөрөөр хэлбэл хоёр эхнэрүүд нь мөнгө угаах гэмтрийг үйлдэж байгаа байхгүй юу? Мөнгө угаах гэмтэр гэдэг чинь үхээр бусдын гэмтрийн замаар олсон эд зүйлийг одоо хэлбэр төсвийг өөрчлөх, эм тамгыг өөрчлөх, эзэмшийн солих асуудлыг мөнгө угаах гэмтэр гэдэг. Тэгэхээр бусдын малыг 29 тооны үхэр хулгайж ирснийг эхнэрүүд нь мэдсэн. Өнгө зүс эм тамгыг өөрчлөөд надад тамгалуулсан мэдчихсэн. Тэгэхээр энд ял завшиж байгаа юм шүү дээ. Прокурор бол одоо гэмт этгээдүүдийг ял завшуулж за прокурор болон шүүх нь хууль зааснаас бага ял оногдуулж хөндрүүлэх хөнгөлөлт байдалтай байхад хууль зааснаас бага ял оногдуулж байгаа асуудлыг бол би одоо шүүмжлэлтэй хандж байгаамаа. За миний асуудал дээр болонгууд за нөгөө бусдын малыг бүлгэлж үлдсэн ах нь эхнэлтэйг нийлээд 64 тонны мал авсан учраас энэ бол хөндрүүлэх бүрэлдэхүүнтэй завших гэмтрийг үйлдсэн. За үүнд эхнэр нь оролцсон учраас эхнэр нь бас бүлгэлж буюу үйлдсэн учраас завших гэмтэргээ зүйчлэгдэж байгаа. За эхнэр нь бас гэмтэргийн замаар олсон орлого гэдгийг мэдэж ирсэн учраас мөнгө угаах гэмтэргээ зүйчлэгдэж байгаа. Тийм прокурор нь 2 жилийн одоо хориг хаал санал болгож байгаа. Би энэнд гайхсан. Хяналтын прокуророос чи би асуусан. Нөгөө мэтгэлцэх залчин прокурор та яагаад 2 жилийг оногдуулж байгаа юм бэ гэсэн. Би эрх хэмжээнийхээ хүрээнд гэж байна. Гэтэл би хуулийг уншаад үзэж байгаа. Хуулинд нөхөрт нь оногдуулж байгаа гэмтэргийн хувьд бол бусдын төрөнгийг хөндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр завших гэмтэргийн хувьд бол 2-8 жилийн хориг хаалтай. Эхнэрийг нь болохоор мөнгө угаах гэмтэргээр за завших гэмтэргээ зүйлчилж байгаа. Гэхдээ энэ нь бол нэг нь 3 жилийн хориг хаалтай, нэг нь 1 жилийн
хүртэлх хоригхалтай ийм гэмтрийг зүйлчилсэн. За гэтэл яасан бэ гэхээр прокуроос яллах саналаа өгөхдөө 2 жилийн хоригхал эхнэлт нь 6 сарын зорчиг эрхийг хязгаарлах ял гэж өгч байгаа. Ингэж болох уу? Ингэж болох уу? Яагаад? Энэ талаар би одоо шүүх хурлаан дээр мэтгэлцэх зарчмынхаа өрөөнд хохирогчийн хувьд прокуроос асуусан чинь хууль заасан эрхээ эдэлж байна. Хууль заасан эрхийнхээ өрөөнд би ийм санал онгож байна гэж байна. Гэтэл би энийг бол үгүй гэж бодож байна. Энэ прокурор бол хуулийн дагуу ажиллахгүй байна гэж байгаа. Яагаад гэвэл энэ гэмтрэг хэдийгээр 2-8 жилийн хоригалтайсан гэмтргийг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал гэж байдаг. Энээс хамаарч ял шийтгэлийн одоо бодлого явдаг. За би энэ прокурорыг бол хуулийн хүрээнд бол ажиллаа хийхгүй байна. Эрхэм мэдлээ хэтрүүлж гин гэж шаардж байгаа. Энэ гэмтргийн хувьд нь хүндрүүлэх нөхцөл байдал байгаа байхгүй. Тухайлбал бүлэглэж үлдсэн бол хүндрүүлнэ гэсэн. Гэтэл эхнэлтэйгээ бүлгэлсэн үү? Бүлгэлсэн. Их хэмжээний хохирол учруулвал бас хүндрүүлж байгаа. За их хэмжээний хохирол учруулсан. Гэтэл яахаараа одоо 2 жил санал болгоё. Хөнгөрүүлэх бүрэлдэхүүнгээ хуулийн заасан байна. Тэ? Тэр нь байхгүй. Инхээр одоо зүгээр дунджаар одоо юу гэх юм завшиг гэмтрийг үлдвэл 4 жил одоо ял өгөө тийм ээ. За тэгээ хүндрүүлэх нөхцөл байдал байх юм бол 8 жил хүртэлх болно гэсэн санаа. Эсвэл юу гэх юм хөнгөрүүлэх нөхцөл байдал хууль заасан нөхцөл байдал байх юм бол одоо 2 жил хүртэлх хугацаагаар багасгаж болно гэсэн санаа байгаа байхгүй. За эхнэрийнх нь хувьд нь болонгууд нь нэг нь 1 жил хүртэлх хугацаагаар хорих, нөгөөх нь 3 жил хүртэлх хугацаагаар хорих гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэн дээр 6 сарын одоо зорчих эрхийг хязгаарлах ял гэж хэлж байгаа. Энэ мөн адил эхнэрийн хувьд нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна уу? Байхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал байна уу? Байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан одоо 2 гэмтрийг үлдэх буюу бүлэглэж үлдсэн бол гэж зааж байгаа. Тэгэхээр энэ завших гэмтрийг эхнэр бүлгэлсэн үү? Бүлгэлсэн. 2 гэмтрийг үлдсэн үү? Үлдсэн. Тэгэхээр хүндрүүлэх нөхцөл байдал байгаа биз? Гэтэл яагаад одоо хамгийн бага одоо ялыг энд санал болгож байна. За нөхрийнх нь хувьд ярив. Нөхрийнх нь хувьд ярив. 2-8 жилийн хоригхалтай энэ гэмтрэг байдаг гэдэг. Гэтэл хөнгөрөөс эрүүгийн хууль заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ байгаагүй. За хүндрүүлэх нөхцөл байдал байсан уу? Байсан. Тухайлбал эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан одоо 2 гэмтрийг үлдсэн. Эсвэл бүлгэлж үлдсэн гэдэг. Энэ чинь 2 гэмтрийг үлдсэн юм байхгүй. Хулгайлах гэмтрийг үлдсэн, завших гэмтрийг үлдсэн. За завших гэмтрийг эхнэлтэйгээ чинь бүлгэлж үлдсэн. Нэг ч хохирлоо төлөөгүй. Өнөөдөр надад 64 тонны одоо бод малаас нэгийг ч гэсэн эсвэл юу гэдгийг 1000 төгрөг төлөөгүй байхгүй. Хохирлоо төлөөгүй. Хохирлоо төлөөгүй. Ийм байхад яахаараа прокурор одоо 2 жилийн хоригхал санал болгох юм байна. Тэгээ өмнөх нь нөгөө 7 сар дутуугээд 2.7 жил гэсэн санал болгож байгаа. За шүүгч бол харин энэ дээр миний энэ хүсэлтийг хүлээж аваад нөхөрт нь 4 жилийн хоригхал, за эхнэлт нь 6 дээр нэмэх нь одоо юу лээ? Нэг нь 8 билүү дээ. Ингээд 1.6 7 жилийн зорчих эрхийг хязгаарлах одоо ял оногдуулжээ. Гэхдээ би энийг бас бага байна гэж үзэж байгаа. Яг бол хүний яахаараа 69 тонны модыг хулгайлчаад ингээд 4 жилийн хоригхал явж идэг тийм ээ. Ийм бус байж таарахгүй зү. Эрүүгийн хуулийн тусгай ангид ялын дээд доод хэмжээг зааж өгсөн асуудал нь тухайн хүний хувийн байдал болон бусад зүйл гэмтрэг гаргуулсан шалтгаан нөхцөл тийм ээ. Тэр бүх зүйлийг судлаж үндсэн дээр ялыг ялгамжтай хөнгөлүүлэх гэдэг төрлийн бодлого байхгүй юу? Түүнээс биш прокурор гэдэг хүний үзмжээр тэр хүний хүсэл зоригоор одоо ялыг одоо ингэж ялгамжтай хөнгөлүүлэх ийм зорилгоор энэ хууль батлагдаагүй. Прокурор гэдэг хүн бол өөрийн үзмжээр хэдийгээр юу гэдэг юм санал болгох эрх нь өөрт нь байгаажсэн хуулийн хүрээнд байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэх юм бол бага ялыг хөнгөрүүлж оногдуулж болно. За хөнгөрүүлэх нөхцөл байдал одоо байныг бол хүндийг л өгөх хэрэгтэй байхгүй. Энэ хяналтын прокурорын хувьд бол магадгүй одоо гэмт хэрэгтнүүдтэй одоо ял шийтгэл хийсэн гэмт хэрэгтнүүдийн одоо таньдаг мэддэг эсвэл гуйлгад айлгаар нөлөөнд автсан байж магадгүй гэж би хаалдаж байгаа. Энийг гэсэн би шүүх хурал дээр бол хэлсэн. Ягаад гэвэл эн чинь өөрөө тэр хүний гаргаж байгаа үйлдэл, ялж байгаа байдал, за гэмтрийг шалгаж байгаа тэр нөхцөл байдал, тэр бүх зүйлээс бол надад бол ийм одоо дүгнэлт төрсэн. Одоо хэргийг шалгаж байгаа талаар би бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагад одоо гомдол гаргасан. За энэ гэмтрийг жил гарны өмнө үлдэгдсэн. За энэ гэмтрийг удаашралтай байсан учраас би цагдаагийн ерөнхий газар, за улсын ерөнхий прокурорын газар бол гомдол гаргасан. За цагдаагийн ерөнхий газраас бол мөрдөн шалгах үйл ажиллагаанд бол бас алдаа гарсан байна, хайн хандсан байна гэдэг цагдаагийн газрын даргаас эхлүүлээд мөрдөн байцаах тасгийн даргаас эхлүүлээд за мөрдөж исэн 2-4 хүнд бол арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл иргэний гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага алдаа дутагдлаа ойлгоод арга хэмжээ авчихна. Гэтэл прокурор улсын ерөнхий прокурор би гомдол гаргасан. Тэгсэн чинь хэрэг хянан шийдвэрлэл ажиллагаатай холбоотойгоор
одоо таны хүсэл гомдлыг аймаг руу шилжүүлээ л гэсэн. Аймгийн прокуроос надад руу залгасан. За таны эргийг түргэн шуурхай шийдэх талаар үүрэг даалгавар өглөө л гэсэн. Нөгөө би хяналтын прокурор гомд гаргасан шүү дээ. Яагаад энэ хоёр хэргийг нэгтгэж шалгахгүй байгаа юм? Яагаад хэргийг удаад байгаа юм? Тийм ээ. Яагаад нэгийг салгаа төрүүлээд явуулчихж байгаа юм? Яагаад хөнгөн ял шийтгэл нөгөөд дээр нь санал болгов гих мэтлэнгээр би гомдол гаргасан. Тэ гомд гаргасан. Прокурорын үйл ажиллагаатай холбоотой гомд гаргасан. Үүнд хариу өнөөдөр хүртэл өгөөгүй. Инхээр одоо прокурор гэдэг хүн бол одоо хуулийн дагуу ажиллаж чадж гэнэ үү? Прокурорын байгууллага гэдэг хуулийн дагуу байж чадж гэнэ үү? Миний тавьсан энэ асуудал тийм ээ. Улсын ерөнхий прокурорын газраас хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа бол одоо тэгээд гомдлын дагуу шалгаж бас хариу өгнө ухаа гэж одоо бодож байна. Би албаны шалгалт ороосоо гэж бодож байна. За үнэхээр би буруу бодоод байна уу? Эсвэл одоо хяналтын прокурор хуулиа зөрчөөд байна уу? Эрх мэдлийг хэтрүүлээд байна уу гэдэг асуудал дээр ямар нэгэн надад хариу өгөх байхаа гэж бодож байна.